Заасан байцгаана уу? Өнөөдөр гарчигнаас саж байгаа. Би үснийхээ талаар жоохон ярих гэж бодлоо. Тэгээд дээрэс нь үсээ яаж ороод өгөө гэд нэлээ хүн асуусан байсан болохоор хэлье гэж бодоод тэгээд сууж байна. Бас надад ингээд үснийхээ талаар хүн хэлхээс жоох эмзэглэж авсан нэг асуудал байсан. Тэгээд тэрний талаар бас ярих гэж бодлоо. За миний үс ер нь төрөлхийн буржгар үстэй харж байгаа гэж ингээд энийг авах хэрэгтэй л да. Буржгар. Гэтэ нэг тийм гой буржгар биш заа ингээд нэг юм энийг ямар буржгар гэдэг юм бэ сайн хэлж мэдгүй ингээд нэг тийм эв хавгүй буржгар. За би таадаг эмзэглэж авч ирсэн асуудлын талаар ярил л да. За тэр нь ямар асуудал вэ гэхлээр миний үс ингээд амархан тослогддог, цагтандаг. Ингээд хуваагаад уусны дараа амар цагтандаг. Бүр хүн хэлхээс жоох ичмэр. Тэгээ хаг гэдэг зүйл чи ер нь одоо ингээд байха болцсон гэж хүмүүс юу боддсон байлээ шүү дээ. Ер нь одоо хагтаа хүн байд юм уу гэдэг зүйл. Тэнгүүд би хагтай. Тэгээ жоох ингээд хаг маань ингээд унж мунаал амар тэхгүй ч гэсэн яг ингээд надад мэдрэгдээд идэв гэсэн бохгүй ингээд захтаад тэгээд би бас ингээд найз нөхдөдөө хагныхаа талаар ярингууд манай найзууд тийм өтгөн хар сайх үстэй. Одоо юм амар урт үстэй байдаг ч юм уу үс нь ингээд ямар ч асуудалгүй юм гоё өтгөн тэгээ ингээд шулуун юм лаглаг үстэй хүмүүс байдаг. Тэгээд хүнтэй нэг ярихыг хүсдэггүй үснийхээ талаар нэг тиймсэн бохгүй. Тэгээд нэг бичлэг үзээд номын гээд TikTok дээр бичлэг идэг нэг хичээд шүү дээ. Тэгээд тэр их чинь бичлэг үзчихсэн чинь өсч ингээ хахтаа турдан тослогж бодох юм бол ингээ уужуулагч хүчилтэй одоо нүүр цэвэрлэгч нар байдаг шүү дээ. Одоо ингээ зөндөө байгаа. Энд ингээ нэрийг оруулчих заяа. Уужуулагч хүчилтэй ийм нүүр цэвэрлэгчээр ингээ хаваагаадах юм бол ер нь тэр нь ингээ багасдгаа гэдэг хэлсэн баггүй. Тэгээ би тэр үед таныг туршид үзье гэж одоо тэгээд туршиж үзчихсэн. Тэгээд энэ дээрээ сайхан ингээ хөөсрүүлж агаад тэгээ хуухаа угаангаад эхлэнгүүт шал өөр 7 хоногт нэг удаа ч юм уу нэг 2 удаа ч юм уу нэг тэгээд угаацсан байхад ер нь ингээд цагтнахынж багасаад туслогчхонж багасаад нэг тийм арай тийм сэтгэлд амар болж исэн. Жохон хагтчих гээд ингээд захтчих гээд идэг босгохны эмчилгээнд орж чадахгүй мөнгө муутай бололцоо муутай явах юм бол гуйжуулагч хүчилтэй нүг цэвэрлэгчээр хуухаа цэвэрлэхэд ер нь гайг болчтой юм байл шүү. Харж байгаа ч миний өс одоогоор юм байна. Би угаацсан хатаацсан байгаа. Тэгээд юу ашигладаг би таад тэгэхээр харуулчих заяа. Би энэ нүнд амар хайртай хөөрхөн буржилгачдаг зөө миний үсийг. Тэгээд жоохон буржилт норохгүй хам бол энүүгээрээ пивүүждээд тэгээ эндүүдснийхээ дараа ингээд санамдгүй ингээд саманж маамнаад гараар ингэчингүүч жоохон ингээд эндүүдлэх нь алцагдчих гээд идэв штэ. Тэнгүүт пивүүжээр ороочдөг арай гайгүй. Одоо би таад үсээ янзлж үзүүлээ. Тэгээд ямар ч юм би бол нэг тийм амар өтгөн үстэй биш болохоор ингээд хуваагаад авчдаг гэлээд үсээ гайгүй санаад тэгээд энэ батгшоогоо байвал надад айгүй зүгээр юм шиг харсан надад идэв. Янзлсан үсээ би ингээд ардаа боочдог тэгээ янзлаагүй үстэйгээ нийлж хэрэг сан заваарад идэх байхгүй. Тэний ингээд нэг уддгүй юм дөө нэг дотроо нэг 10 тохиолцоход л бол. Ийм үсийг үлдээний заяа. Бол нэг урт талын үсэнд жоохон дутуу ороод идэг. Зя. Одоо урт тал. Хонкон ингээд саманчдаг. Гэтэ хэд хүчтэй саманчхаар үсний чинь нөгөө буржилт наалга болчихсон. Тийм болохоор айгүй зөвлөх хүн самнах. Ус маань нэг иймэрхүү боллоо. Тэгээд асуусан хүмүүстэй хэрэг болсон гэж найдаж байна. Тэгээд баг болоогүй ч хийж магадгүй нөгөө гэр аргаар биш. Пивүүж мөвүүж биш яг эндүүгээр орсон болохоор бас таалагдахгүй сайн мэдгүй байна. Бичлэгтэйгээ хамт байсан баярлаа. Өдрөг шахах өнгөрүүлээрэй.